Сайн байцгаана уу? Hexet podcast-аар өнөөдөр 2024 онд Netflix гарсан Мянган хүүхэдтэй залуу гэх баримтат киноны талаар ярилцсан. Эхлээд Jacob Meyer гэж хэн болох хэргийн ерөнхий ойлголттой болсныхаа дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Jonathan Jacob Meyer 1980-ад оны эхээр Нидерландад төрсөн. 2006 онд тэрээр хүүхэдтэй болох боломжгүй найзтай эсийн донор болж өгснөөр анх донор болох сэтэл төрсөн. Жилийн дараа эсийн эмнэлэгт бүртгэгдсэн байдаг. Цаг явахын хэрээр Jonathan нэрээ нууцлсандаа сэтгэл дундуур байж хүмүүстэй уулзаад эдэмсэглэн баяртай царайг нь харахыг хүсэж өөрийн хувийн эсийн донорын үйлчилгээг сурталчилж эхэлсэн. Тэрээр YouTube сувгаараа өөрийн амьдралын хэв маяг, үзэл бодлоо илэрхийлэх болсон нь донор хайж байгаа хүмүүст ихээхэн сонирхлыг татсан байдаг. Ялангуяа өөрийн урт чаргал үсээ гаргасан зургаа интернэтэд тавихад илүү олон хүсэлт ирэх болсон. Jonathan хэлэхдээ яагаад олон эсийн донорууд байдгүй тал дээр бухимдаж, эрэлт их байхад ганцаараа бүгдийг зохицуулахад чанга байна гэсэн байдаг. Ингээд тэрээр хангалттай олон хүнд эсийн донор болсныхаа дараа өөртөө болох уу гэж асууж байсан ч эмэгтэйчүүд донор хайж тэрнлүү мессеж бичсээр байсан болохоор үгүйсгэж чадаагүй. Тэрээр маш гайхалтай зүйл хийж байна гэдэгт итгэлтэй байсан ч хэдэн хүүхдийн эцэг болж байгаа тал дээр төөрөлдсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энд нэг асуудал байгаа нь. Нидерландад нэг эрэгтэй 12-оос дээш эмэгтэйд эсийн донор болох болон 25-аас дээшгүй хүртэлх донороор хүүхэдтэй болсон байх боломжтой. Харин Jonathan аль хэдийн хязгаарыг давсан. 2017 он гэхэд л клиникээр дамжуулан 102 хүүхэд, хуваарай 50 хүүхэдтэй гэдгийг олж тогтооход дахин эс хандивлахыг хориглосон. Гэхдээ Jonathan энэ хоргийг үл харгалзан өөр улсуудад хуваарай эсийн донор хийх үйл ажиллагаануудад оролцсоор байсан. Харин эндээс хүмүүсийн ихээхэн санаа зовж байсан зүйл бол эцэг нэртэй хүүхдүүдийн цус ойрдох явдал байсан. 2023 он Нидерландад иргэдээс Jonathan-ы донорын талаар гомдол ирэхэд шүүх эс хандивлахыг хориглож хэрвээ зөрчүүл 100 мянган евроны тургуул төлөх болно гэсэн. Шүүхээс тэрний одоо байгаа хүүхдүүдийн тоо хэр хэмжээний эр бэлгийн эс хандивлснаа нууж гудлаа хийлснээр дахин донор болох санаа агуулж байгаа гэж дүгнсэн байдаг. 2024 оны 7 сарын 3-нд Netflix Мянган хүүхэдтэй залуу хэмээх баримтат киногоо гаргасан. Энэхүү баримтат киноны хураангуйг тайлбарлах юм бол Jonathan-оос эсийн донор хүлээн авсан ихэнх эмэгтэйчүүд Нидерландаас гаралтай бөгөөд эмэгтэйчүүд хэр их хүүхэдтэй болох гэж зөхөрсөн мөн эс хандивлах хэрэгцээ шаардлагын талаар ярилцлага өгсөн байдаг. Үүнд огт эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орох хүсэлгүй, эрэгтэй хүнтэй ямарваа холбоотой байхаас татгалзсан эсвэл найз залуу нөхөр нь хүүхэдтэй болох боломжгүй хүмүүсийн талаар дурдсан байдаг. Эдгээр эмэгтэйчүүд Jonathan-ыг интернетээс хайж олоод урт шаргал үстэй байгаад нь сэтгэл их хөдөлсөн байдаг. Jonathan ихэвчлэн эмэгтэйчүүдэд эсийн донороор 2-оос 5 хүүхэдтэй гэж худал хэлж төөрөгдүүлж түүнчлэн хуурамч нэр ашиглаж байсан ч сүүлдээ өөрийн жинхэнэ нэрээ хэлснээр хүмүүс судалж үзэхэд YouTube-ийн сувгаар нь маш олон анхааруулах, сэрэмжлүүлэг байсан. Гэхдээ эдгээр анхааруулах, сэрэмжлүүлэг тэдэнд огт хамаагүй байсан. Магадгүй эмэгтэйчүүдэд шаргал үсэн таалагдсан байх. Jonathan хуваараа эсийн донор өгөхдөө хүлээн авах хүмүүсийн гэрт нь очиж нойлын өрөөнд нь хийдэг бол нэгэн тохиолдолд худалдааны төвийн нойлын өрөөнд ч хийж өгсөн тохиолдол бий. Гэхдээ Jonathan уламжлал аргаар ч хүүхэд хийхийг зөвшөөрдөг. Баримтат кинон дээр нэгэн эмэгтэйтэй унтсан талаараа ч дурдсан байдаг. Гэхдээ тэрний хараа хяналтгүй эсийн донор болж байгаа нь зарим эмэгтэйчүүдийн анхаарлыг сөргөөр татаж Jonathan-ы юу хийж байгааг нь гадарлсан эмэгтэйчүүд Facebook-ийн групп бий болгосон. Энэхүү группийн тусламжтайгаар эмэгтэйчүүд өөр олон орнуудад эсийн донор болсон талаар мэдэж авсан байдаг. Нэгэн удаа сэтгүүлч тэрнээс эсийн донороо болох талаар асуусанд татгалзсан хариу өгсөн байдаг. Эцэст нь тэрээр New York Times сэтгүүлд нийтлэгдэж Нидерландад хууль ёсны арга хэмжээ агуулснаар эсийн донор хийхийг бүр мөсөө хориглосон. Баримтат кинонд Jonathan хачиргалтай хэд хэдэн зүйлийг хавсгарсан байдаг. Үүнд нь Jonathan Leon гэх залуутай хамтарч эр бэлгийн эсүүдээ холиод хинэн төрүүлж очиж хүүхэд болох талаар уралдуулсанд буруутгагдсан. Мөн тэрээр Кен улс руу үрийн шингээ хандивлах албан ёсны ажиллагаанд оролцсон ч байдаг. Харин баримтат киноны төгсгөлд эмэгтэйчүүд эцэг нэг олон хүүхдүүдтэй байхад тулгарх асуудал бэрхшээлүүдийн талаар ярилцсан. Netflix Jonathan донтолттой гэж дүрсэлсэн ч
Жонатан хэлэхдээ ямар ч донтолт гэх зүйл байхгүй. Харин ч хүнд үн цэнтэй байж цагийг хамт өнгөрүүлэхэд таатай байдаг гэж хэлсэн. 2019 онд эсийн донор болохоо болсон гэж мэдэгдсэн ч баг зэрэг хожигдсан санагдаж байна. Тэрээр хүмүүсийн сөрөг үйлдэл гарахаас өмнө хязгаар тогтоох байсан талаараа дурдсан байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орвол эндээс хэд хэдэн зүйл тодруулан хэлвэл. Нэгт Жонатан YouTube сувагт 750 бичлэгтэй 18,000 сабскрайбертай 1.6 сая удаагийн хандлт авсан байдаг. Сарда 5,000 үзэлттэйж Netflix баримтат киноны дараа 750,000 болж эрс нэмэгдсэн. Бичлэгүүдийн заримаас нь гарчгэлбол би яагаад 12 жил шүдний эмчид очиагүй вэ? Түүхий илэг идэх, үнэр дарагчаа хайсан, халзралтыг зогсоосон. Нарнаас айдаг байсан би. Хэрхэн сэтгэл дүгшилтийг зогсоох вэ? Хэрхэн нойрмог байдлаас ангижрах вэ? Би амьтан болж хувирч байна уу? Шинжлэх ухааны сэтгэлгээнээс бид хэрхэн аимшигтайгаар хохирч байна вэ? Чөтгөрүүдээс хэрхэн ангижрах вэ? Миний бүх хүүхдүүдэд зориулсан захиас. Би эцэг ихтэй худлаа хэлсэн үү? Netflix чамаас нуусан зүйлс гэх мэт. Тэрний ихэнх бичлэгдэр Жонатан гадаадын орнуудаар аялж ярьж байгаагаар гардаг. Жонатан хангалттай мөн хийдэггүйч их аялж байгаа харагддаг. Түүнчлэн эмэгтэйчүүд тэрний авирыг хачирхалтай гэж үзсэн ч тоолгүй хамаг анхаарал нь үсэнд нь төвлөрсөн байх боломжтой. Хоёрт Жонатан эсийн донор болохдоо маш гайхалтай зүйл хийж байгаа гэж бодсон. Мэдээж тэрний үснээс болж хандлт их ч авсан. Гэхдээ хүлээн авагч нар эсийн сонголт хийхдээ хэр хайхрамжгүй хандаж байгааг харж болохоор байна. Жишээ нь мэдлэг оюун ухаантай, ажлын амжилттай, эсвэл зүгээр л энгийн хүн шиг хэвийн зан авирыг үл тоож, шаргал үсийг сонгосон байна. Эдгээр эхчүүд сайхан үснээс болоод сайн хүмүүжлтэй хүүхэд гарна гэж бодсон байх боломжтой юу? Хизээнээс үс гений хамгийн чухал шалгуур болчихв. Судалгаагаар үржлийн харилцаанд гадаад үзэмж хамгийн чухал гэж удаадаараа нотлогдсон ч эсийн донорын төвшин ийм хэмжээний хязгаарлалт, гадуурхалд өртөж байна. Тэгэхээр урт шаргал үстэй хүмүүс удахгүй хүн амын дийлэх нь болох боломжтой бололтой. 3-т Жонатаны хуурам эхлэлт яагаад ийм жигшил, доогдохон төртөж байгаа нь ойлгомжтой. Мэдээж тэр бол баатар биш. Харин баримтат киноны багийнхан нэгэн сүрлийн талаар таамаг дэвшүүлсэн. Үүнд нэгэн ижил цустай ах дүүс романтик харилцаанд татагдаа орох боломжтой гэсэн байдаг. Гэхдээ энэ онолыг батлах шинжлэх ухааны нотлого гэж байхгүй. Гол нь эдгээр ээжүүдийн ганц санаа зовж байгаа зүйл нь хүүхдүүд явандаа бие биентэйгээ хайр сэтгэлийн холбоо үүсгэх явдал. Тэгэхээр хэрвээ эцэг нэг хүүхдүүд хоорондоо үржүүл ямар аюул болох вэ? Баримтат киногоор дамжуулан бидэнд аюулын талаар сануулж байна уу? Магадлалын тооцоололд авч үзвэл Жонатан 550 орчим хүүхэдтэй гэж хэлсэн. Зарим хүмүүс энэ тоог 3,000 хүрсэн ч гэж таамагладагч дунджаар 1,000 хүүхэдтэй гэж авч үзье. Гэхдээ эдгээр хүүхдүүд эсрэг хүүснүүд байж л хоорондоо харилцаанд орно гэж бодвол яг тэнцүү эрэм байна гэж байхгүй. Жонатаны хүүхдүүд дэлхийд даяар тархсан ч хязгаарлаад зөвхөн Европт 750 сая хүн амд Жонатаны 1000 хүүхэд байгаагаар авч үзье. Жишээ нь Жонатаны нэг хүүхэд амьдралынхаа туршид 10 бэлгийн хамтрагчтай байсан гэж үзье. Хэрвээ тэр хамтрагч дундаас нэг нь цус нэгтэй байсан гэж үзвэл 75,000-аас нэг тохиолдно. Ерөнхийдөө маш бага. Харин одоо нийт 1000 хүүхдэд бодоод үзвэл эрсдэл ихсэж 75-аас 1 болж хувирна. Гэхдээ эндээс хамгийн их хүмүүсийн санаа зовж байгаа зүйл нь эцэг нэгтэй хүүхдүүд бие биенээ мэдэхгүй суугаад хүүхэд гаргах явдал. Дахиад ерөнхий таамаглал дэвшүүлвэл Жонатаны нэг хүүхэд амьдралынхаа туршид 3 өөр эцэгтэй хүүхэд гаргалаа гэж үзвэл нэг нь цус нэгтэй Жонатаны хүүхэд байх магадлал 25,000-ад 1 тохиолдно. Харин 1000 хүүхдэд адил таамаг дэвшүүлэх юм бол магадлал өсч 250 тохиолдолд 1 болж хувирна. Гэхдээ эдгээр тооцоолол ерөнхий бөгөөд бусад хүчин зүйлсийг тооцоогүй. Хэрвээ Жонатаны хүүхдүүд Нидерландад бөөгнөрвөл эрсдлийг улам нэмэгдүүлнэ. Гэхдээ эрсдлийг бага байлгаж болох боломжууд ч бий. Жишээ нь хүүхдүүдэд аавыг нь мэдүүлэх, бусад ах дүүстэй холбоотой байлгах гэх мэт. Гэхдээ хүмүүс шаргал үстэй хүүхдүүдтэй болох хүсэл эрсдлийг нэлээд өсгөх боломжтой. Тэгэхээр Жонатаны хувь хүний талаас нь дүгнвэл эдгээр их хэмжээний эсийн донор хийж байгаа нь өөртөө адил царайтай армийг бий болгох гэсэн санаа байж магадгүй.
Нэгэн төрлийн өөрийгөө гэсэн төв сэтгэлгээтэй хувиа хичээсэн зан. Харин хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны ачаалттай амьдрах болов. Жишээ нь хосууд байлаа гэхэд эцэг нэг хэсгийг шалгуулах, эсвэл баяраар бүгдээрээ уулзах гэх мэт. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.